Монгол Улсын их сургууль нь бүрэлдэхүүн 5 сургууль, орон нутаг дахь хариаллын 2 сургууль, үндэсний статустай 3 хүрээлэн, судалгааны бусад нэгжүүдтэй бакалавр, магистр, докторийн түвшнээс суралцагч, эрдэмтэн багш ажилчтай Монгол Улсын эрдэм оюуны томоохон төв юм а. Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль нь инженер технологи, хэрэглээний шинжлэх ухааны чиглэлийн 5 тэнхэм 12 хөтөлбөртэйгээр 2013 оны 12 дугаар сард шинжилэн байгуулагдсан. За Монголын анхны ууган сургууль болох Монгол Улсын их сургууль 1942 онд байгуулагдсан үйл ажиллагаа явуулж ирсэн. Өдөр ирэх тусам өргөжин дэлсээр 2016 онд хим биологи инженерчлэлийн тэнхим хамгийн залуу тэнхмүүдийн нэгэн болон байгуулагдсан болно. Хим биологийн инженерчлэлийн тэнхим нь Монгол улсыг түвшээлэх хөгжүүлэх залуу халааг бий болгох, дэлхийн түвшинд хүрсэн судалгаа шинжилгээг эх орондоо цогцлоох, эх орны хөгжлийн амин сүнс болсон эрдэмтдийг төрүүлэх, дэлхийд өрсөлдөх чадвартай инженерүүдийг бэлтгэх зорилго тавин ажиллаж байна. – 2012 оноос Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн физикийн тэнхимд анх нэгдсэн. За тэгээд бүтцийн өөрчлөлт болсон толгойтоос 2014 оноос шинжлэх ухааны сургуулийн физикийн тэнхим, хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн хим биологи инженерчлэлийн тэнхимийн хамтарсан хөтөлбөр болон өргөжиж сургалт сурталчилгааны ажлыг явуулж байна. Материал судлалын шинжлэх ухаан хаанч ямар ч судалгааны ажилд дурддагддаг шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл юм. Өн эртнээс дэлхийн олон улсын ихтэй сургуульд материал судлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэсээр ирсэн. 16 онд төгссөн 10 оюутан бол бүгд энэ чиглэлээрээ мэргэжил ажиллаа хийж байна. 17 онд төгссөн оюутнуудаас 4 оюутан дараачийн шатны агшин дэвшний сургалтыг Солонгос улсад магистрийн зэрэгээр сурч байна. Тэгэхээр материал судлалын хөтөлбөр бол салбар дундын хөтөлбөр. Салбар дундын хөтөлбөр учраас энэ бол маш олон чиглэлд физик, хим, биологи, геологи гэх мэт маш олон салбарт ажиллах боломжтойгоор маш онцлогтой хөтөлбөр байгаамаа. Манай материал судлал нь болохоор шинэ материал гарган авахтыг илүү тийм дэвшүүлдэг эдийн засагт ээлтэй маш сүүлийн үеийн материал гарган авдгаараа бусад мэргэжлүүлүүдээс даваа талтай. За ерөнхийдөө бол манай материал судлалын салбарт бол онцгой шин чанар бүхий шинэ материалуудыг нийлүүлээд тэгээд цемент, керамик, газрын ховор элемент зэрэг уламжлалт материалуудынхаа физик, химийн шин чанар, бүтэц найрлагыг наривчлан судлаад лабораторийнхаа орчинд илүү сайжруулад дэвшилтэд материал гаргаж авдаг. Энэ хөтөлбөрөөр суралцахын давуу тал нь материал судлалын инженер нь засгийн газраас баталсан нэн тэргуунд шаардлагатай мэргэжитний жагсаалтанд орсон. Төгсөгчдийн ажлын байр элбэг одоогоор төгссөн нийт оюутан 100% ажлын байраар хангагдаад байна. Үйлдвэрийн дадлагыг бүгд найрамдах Хятад улсын хөх хотод хийдэг. Сакура оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой. Засгийн газар, Монгол Улсын их сургууль, уул уурхайн байгууллагуудын төрөл бүрийн тэтгэлэг хөтөлбөрт хамрагдах боломжтой. Уг хөтөлбөрт хамрагдсанаар мянган инженер бэлтгэх хөтөлбөрөөс дэмжлэг авах боломжтой. Түүнчлэн суралцах хугацаанд материал судлалын чиглэлээр профессор багш нарыг дагалдан ажиллаж, гадаад дотоодын эрдэм шинжилгээний хуралд оролцох бүрэн боломжтой маа. Цаашид уг хөтөлбөрөөр магистрантурт суралцах боломжтой. Одоогийн байдлаар 5 оюутан суралцж байна. Судалгааны олон сургалтын лаборатори, шинэ материалын лаборатори, наноматериалын лаборатори, эрдэмтгийн бүтцийн шинжилгээний лаборатори, хатуу биеийн физикийн лаборатори, электрон микроскопын лаборатори, петрофизикийн лабораторид дадлаг сургууль хийх боломжтой маа. Материал судлалын хөтөлбөрөөр төгссөн оюутнууд шинжлэх ухааны академийн физик технологийн хүрээлэн, химийн хүрээлэн гэх мэт эрдэм шинжилгээний салбарууд янз бүрийн боловсруулах үйлдвэр, зарим оюутнууд манайхад цементийн үйлдвэр, төмөрлөгийн үйлдвэр, хүнд болон хөнгөн аж үйлдвэрийн салбаруудад бол маш олон чиглэлд ажиллах боломжтой байгаа. 100% ажлын байраар хангагддаг. За тэг өөрөөр хэлбэл уг хөтөлбөрөөр төгсөгчид маань химийн болон аж үйлдвэрлэлийн бүх салбар, за хүрээлэнгүүд, хяналтын байгууллага, уул уурхайн салбарт хим болон физикийн чиглэлээр хүрэн ажиллах ийм чадвартай байдаг. Төгснөхийн дараа ажлын байр нь орох ажлууд гарч ирдэг. Үүнд болохоор нийт
100 орчим аж ахуйн байгууллагууд, хувийн болон улсын байгууллагууд манай чиглэлийн ажлын байрыг бол гаргаж өгдөг. Хэрэв та манай хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Монгол Улсын их сургуулийн цахим хаягаар ороод гараарай. Эрдмийн хэд цахиас хөгжлийн гал Бадармай. Монгол Улсын их сургуулийн хэрэглээний шинжилгээ ухаан инженерчдийн сургуулийн хим биологийн инженерчлийн тэнхэм.